Нэгдүгээр шатны тэмцээн дээр яг эхлэхээс өмнө 5 өдрийн өмнө танилцж нийлж байсан гэж яриа өгч байсан энэ хамтлаг маань өнөөдөр хамаагүй өөр болчихсон байна. Ямар шиг төвчтэй хандаж өгч хэлмээр байна. За маш их баярлалаа. Хэсэг өндрөө 5 өдрийн танилцж болоод хамаагүй илүү сайн ажилласан гэж бодож байна. Тэгэхээр та хэд одоо тохиолдож бүжиг бэлгэхэд хамгийн хэцүү зүйл нь юу байсан бэ? Бүжиг болон бүжгийн санааг бол тэр одоо яг сурагчдын сэтгэлдээ тохируулж хэлж байгаа. Бүлээн хож хэлсэн байсан. Бүжгийг ямар байдлаар сонирхолтой яг өөртөө гаргахсан санаа гаргаж чадсан гэж бодож байна уу? Чадсан гэж бодож байна. Энэ бас хараа бүжиг утгахаараа хичээл орж явах болохоор нэг сурагчдын хооронд нөө зөрчлөө байдаг шүү дээ тий. Октод бандерын хичээл зөрчлөө. Одоо хүн багш нар хараад сурагчдаа уурлах тийм зүрийг гараа гэж бодсон. За баярлалаа амжилт хүсье. За ингээд шоп